Оройн төргийн үзэгчдээ зөв хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг та үзэж байна. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхмүүдийн улс нийгэмд хийж хэрэгжүүлсэн ажил, туулж өнгөрүүлсэн амьдрал, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн талаар харьцуулсан мэдээллийг хүргэе. Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнийн хувьд 2004 онд улс төрд хүл тавьж, улсын хурлын гишүүнээр сонгогдсон юм. 2004-өөс 2008 онд 30 гаруй, 2008-аас 2012 онд 40-од хууль дээр санаачлагч болон ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. 2005 онд батлагдсан авилгын эсрэг хуулийн ажлын хэсгийн ахлагч нь Бат Эрдэнэ гишүүн байсан юм. Их хурлд 10 жил суугатаа тэрээр 80 гаруй хууль санаачилж өргөн барьсан болон ажлын хэсэгт орж ажилласан байна. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж шүүхийн шинжилгээг хийхэд хөв нэмрээ оруулжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч элбэгдэрж 24 жил улс төрд яваа. Тэрээр 1992 онд улсын хурлын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээ дуусгалгүй их хурлаас гарсан. Манай улсад ажиллаж байсан Хятадын 7 суурин тагнуулын сүлжээг Монголын тагнуулын байгууллага хараа хяналтандаа байлгаж байсныг гишүүн элбэгдэрж ил зарласнаар нэг шөнийн дотор тэдгээр нууц агентууд алга болсон гэдэг. Ямар тач энергийнхээ төлөө элбэгдэрж улсын хурлын гишүүнээсээ огцорчээ. 2008 онд элбэгдэр Чингэлтэй дүргээс улсын хурлын гишүүнээр сонгогдсон ч мөн л бүрэн эрхээ дуусгалгүй ерөнхийлөгч болсон. Зөвхөн улсын хурлчис засгийн газарт 2 удаа ажиллахдаа тэрээр бүрэн эрхээ дуусгаж чадаагүй. 98 онд ардчлалын анхны засгийн газрыг огцруулж инх сайхны оронд ерөнхий сайд болсон ч 4 сарын дараа огцорсон юм. 2004 онд мөн тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх хоёрын дэмжлэгээр ерөнхий сайд болсон ч жил гаруун дараа суудлаасаа буусан юм. Өнгөрсөн 4 жил ерөнхийлөгчөөр ажиллахдаа тэрээр шүүхийн шинтгэлийн хууль, улсын хурлын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, өршөөлийн хууль зэрэг цөөн тооны хууль санаачилж улсын хурлаар батлуулжээ. Ашигт малтмлын тухай хуулийг бий санаачилж өргөн мэдүүлнэ хэмээн ажлын хэсгийг нь өөр дээрээ төвлөрүүлж, их хурал дээр байсан хуулийн төслийг татан авсан ч өнөө хүртэл их хуралд энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй байгаа нь олонний хардлагыг төрүүлж байгаа. Учир нь тэрээр өмнө нь 2 удаа ерөнхий сайдаар ажиллахдаа гадаадынханд баялаг алдах үүдийг нээсэн гэж шүүмжлэгддэг. 1997, 2005 оны ашигт малтмлын тухай хуулийг их хурлаар батлуулж байжээ. Харин Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Удвалын хувьд 2000 онд эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож улс төрд хөл тавьсан юм. Өнгөрсөн сонгуулийн дараа дидэн байсан яамдаа жинхэнэ сайд болсон. Тэрээр улсын хурлын гишүүнээр сонгогдож байгаагүй болохоор санаачилсан хууль байхгүй байна. Зөв хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. Залуусын хот гэгддэг Дархан уул аймагт нэр дэвшигч ажиллаа. Хотын хит төвлөрлийг сааруулахад Дархан хот шиг олон хотуудыг бий болгож хөгжлийн тодорхой загваруудад суйрлан хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах чухал алхам болно гэж уулзалтын үеэр нэр дэвшигч онцолсон байна. Дархан уул аймгийн жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэлийг бодитоогоор дэмжихийг хүсэж байна. Үүний тулд төр бодлогоор татврын хөнгөлт үзүүлдэг байх. Бага хүүтэй зээлийн хөөсрийг бий болгох асуудлыг хөндлөө. Найрамдлын Дархан хотын хувьд шинээр орон сууц барих, нийгмийн дэд үтсийн байгууллагуудыг дэмжих ажлыг санаачсан хэрэгжүүлэхийг хүсэж байсан юм. Хөгжих Монгол эх орноо цогцлоохын төлөө та бүхэнтэйгээ зүтгэж ажиллана. Гүндүүгүү сайхан Монгол ир гэдэг чинь айл гэрийн эзэн хүн шиг те маш сайхан юм хүн байх ёстой л гэж би боддог л да. Хууль мэддэг хүн жоохон ерхийлэгч очоод биднэрт хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Зөнийн голоос сагаан сэтгэлтэй өнийн шудар хүн гараасаа л гэж дэмжиж байгаа. Дарханчууд уул уурхайн чиглэлээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төвлөрүүлэн хөгжүүлэх асуудлыг хөндлөө. Багшлах боловсон хүчин сургалтын материалыг бааз дарханд бий. Нэр дэвшигчийн хувьд Монгол улсын иргэн хэн ч амьдарч байгаа газраас хамаарахгүйгээр тэгш боломжоор хангах ёстой. Үүний төлөө ч явахаа илэрхийлсэн юм а. Нийслэл залуу гэр бүлүүд олноороо суурьшсан газар бол Баянгол дүүрэг, орон сууц, хүүхдийн цэцэрлэг, тогтвортой ажлын байр гээд залуу гэр бүлүүдэд тулгамдсан олон асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө цогцоор нь тусгасан нэр дэвшигчид талархаж байгаа залуу гэр бүлүүд илэрхийлжээ. Улс орны мөхшгүй мөх байдлыг залгамжлуулагч төрүүлсийн хөдөлшгүй бат бөх байдлын үндэс болсон залуу гэр бүлүүд нэр дэвшигчтэй уулзах хүсэлтэд илэрхийлсэн байна. Тэд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт залуу гэр бүлийг дэмжих ямар бодлого багцсан талаар асууж чөлөөт ярилцлага өргөнүүллээ. Орон сууцны хөнгөлтэй зээл хамрагт хүсэлтэй залуус олон байлаа. Халамж үзүүлэхээс илүү бас ингээд бизнесийг нь сайн хөгжүүлэлтийн болоос гэр бүл анхнаасаа сүр фундамент сайн тогтож бол цаашдаа ч гэсэн одоо сайхан одоо улс нийгмаач сайн байна. Баянгол дүүргийн нийт хүн амын 51% нь 35 хүртэлх насны залуучууд юм байна. Залуу гэр бүлийн тоогоорооч бусад дүүргээ тэргүүлдэг. За гэр бүлийн уулзалтад Баянгол дүүргийн 120 гаруй залуухаас оролцсон. Жиргээчдийн ертөнц халуухан сэдвээр мэтгэлцэж байна. Хууль шүүх бүх иргэндээ тэгш үйлчилдэг юм бол Дэнзэн баяр цогтойгооч барьж хорь шалга гэж жиргээчдийн ертөнц эрх баригчдаас шаардаж байна.
За жиргээч намын эрдний хэрвээ асуудал байгаа юм бол баяр цогт отгон баярыг гээд хүний өрөнгөө шалгах хэрэгтэй. Монгол Ардын намыг онцолж онилоод байх нь шударга шигдгийг сануулсан байна. Түүний араас аминд их энэ баяр цогт дэнзэн гэх мэт нөхдүүдийг яагаад авч хилцэхгүй байгаа юм бэ? Тэднийг бусад хүмүүстэй адил хорих хэрэгтэйг сануулсан байна. Жиргээч дарахаа ардчилсан нам хууль сахиулдаг баяр цогтоороо батал гэж шаардсан бол эрх баригчид сөрөг хүчнийхээ хүмүүсээр шоронг дүүргэж байгааг жиргээч болжмрууд бие биендээ илгээсээр байна. За улс төр 23 жил явж 2 ч удаа ерөнхий сайдын албыг хашиж ерөнхийлөгч болж үзсэн элбэгээ алдаагаа бусад руу жихэд сууж байгаагийн гутамшигч жиргээчид өөр зураа ярилцаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Бадманянбугийн Батэрдний сонгуулийн цахим хуудсан давтаа морилно туулж ирсэн амьдрал нь үнний мөртэй өөрийгөө ялан гарах их хаттай нэгэн гэдгийг та мэдэх болно. Done my sentence, but committed no crime and bad mistakes. I've made a few. I've had my share of bad kicks in my bed, but I've come through. And I need to go on, 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 on. We are the champions, my friend. Би босроогийн явдал даралцаагүй. Би хотлогтаагүй. Эсвэл болон хэн нэгэнд барьцаалагтаагүй. Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэвэр. Ардчлал хин нэгний өмч мэд болох тусмаа мөн чанараа улам бүр алдна. Ардчлалын нэрээр баг зүүж ардчилсан нийгмийн утга учирыг уландаа гიშгэх нь улс орныхоо хөгжил дэвшлийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг мөн. Зөв хөтөлбөр нэвтрүүлгээ эхэлж байна. Яагаад Батэрднийг сонгох ёстой вэ? Монгол Ардын намын удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд улсын их хурлын гишүүн Батэрднийг нэр дэвшүүлсэн. Ардчилсан нам нэг хүнийг 100% саналаар баяр ёслолын байдалтай тодруулсан бол Монгол Ардын намын удаагийн сонгуульд нэр дэвшигчийн ард олны дунд явуулсан хэлэлцүүлгийг үндэслэн жинхэнэ өрсөлдөөн дунд хамгийн ардчлалтайгаар тодруулснараа онцлогтой байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн асуултанд иргэдэс сонгогчид улсын их хурлын гишүүн Батэрдэн гэсэн хариултыг хамгийн их өгч, захин сүлжээнд залуучууд хамгийн их лайк дарлаа. Энэ бол их орон улс үндэстний эрх ашгийг бүхнээс түрүүн тавьдаг, Монгол газар шороо байгаль орчны төлөө тууштай тэмцдэг, нам бүлэглэлийн эрх ашигт баригддаггүй, үндэсний эмнэлгийг хангаж чадах шударга улс төрчид Монголын төрдөх хэрэгтэй байна гэсэн нийгмийн захиалга. Санжаа сүрэнгийн зориг агсан шиг эрх ашига эренбэлж, улс бүрэн ард олон эрх ашгийг эхэн тавьж чадах улс төрч Монголд өгөөлөгдөг. Зориг агсны үүсгэн байгуулагдсан ардчилсан нам гихтэл хэд хэдэн фракц бүлэглэлд хуваагдж, тэр хэрээрээ улс орны биш фракцуудаараа дамжуулан хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг өртөл болгодог улс төрийн хүчин болжээ. Иймэрхүү бүлэглэл бусад намуудад ч ил дал хэлбэрээр байж байдаг. Эрх ашигын эренбийг зөв сахиж, зөв ёс суртахуунтай, зөв улс төрч, зөв удирдагчийг монголчууд хүсэн хүлээж байна. Тэдний итгэлийг дааж зөв байж чадах улс төрч нь
Бат Эрдэнэ гэж үзэж байгаагаа чи иймхүү илэрхийллээ. Монголчууд бэлгийн нүдтэй ард түмэн. Эх орон ярьж цээжэн дэлддэг, газар шороо ярьж дууган өндөрсөгдөг улс төрчид олон бий. Гэхдээ тэдний дунд үг үйлдэл хоёр нь нийлдэг нь харин цөөх. Тэр цөөхний нэг нь улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ гэсэн үнэлэлтийг ард түмэн өгч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлээч гэсэн хүсэлтэд намд нь илгээсэн юм. Энэ нутаг орныхоо бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын төлөө сая одоо энэ их хурл байх хугацаанд бол яаж тэнцв? Эцсийн сүүлд нь ганцаар хоцорлоо шүү дээ. 26 хүн байжгаад тэгээд ардчилсан намаас дэвшсэн улсууд нь сайд болоод ухраад алга болсон. Тэгэл ер нь үндсэндээ ярьдаг хүн ганц Бат Эрдэнэ бас энэ юу хийж байгаа ерөөсөө ясны их оронч манай одоо их оронч тэр Данидын Сүрэн Ченгүнж винтер гээд тэр л одоо агуу их орончдын хойчийг залгамжилсан ийм одоо их орныхоо төлөө ард түмнийхээ төлөө бүр энэ язгуур ярих ашигын төлөө амиа охид бэлэн ийм л одоо ясны их оронч хүн энэ бол ерөнхийлөгчд одоо бас нэг гол чанар. Яагаад Бат Эрдэнэгийг сонгох ёстой вэ? Бат Эрдэнэ авраг сайн хүн. Гэхдээ бүх шүдэ гэсэн сурталчилгааг өнөөдөр өрсөлдөгчд нь хийж байна. Тийм ээ. Монгол Ардын намаас ерөнхийлөгчд нэр дэвшигч улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ үндэсний бүхийн нэгэн үеийг эзэлсэн их авраг. Монгол бүх бол монголчуудын үндэсний үнэт өв соёлын нэг юм. Монгол бүхийн ёсожудаг дэг жаяг гээд асар нарийн ухаан аваа нандин чанар байдгийг хэн бүхэн мэд. Тэр дундаа Монгол бүхийн ёсчудгийг хамгийн их эрхэмлэн дээдэлдэг бүхчүүдийн нэг нь дархан авраг Бат Эрдэнэ байсан. Улсын баяр наадамд 13 байтугай нэг төрүүлнэ гэдэг амаргүй даваа. Хэн бяртай чадaltaй нь илүүрхэдэг, төрүүлчихдэг спортч бас Монгол бүх бишээ. Нэг наадамд төрүүлэхийн тулд оюуны хийгээд биеийн ямар шүүхэн нэрийг зардгийг, ямар их ухаан хөлөс урсгадгийг наадамд төрүүлсэн бүхчүүд л мэднэ. Судлаачид ч Монгол бүхийн аваргын ухаан гэж арай өөр юм байдаг талаар хэлж бичсэн нь нэгийг бодогдуулна. Бүх гэдэг чинь барин гэсэн газраас нь бариулахгүй, хийн гэсэн хийн хийлгэхгүй ийм айхтар юм дотроос л маш нарын ухаанаар самбаачил тэр барьцыг олж авдаг. Өөртөө адилхан шахуу хүн өөдөөс нь тулчхаад юм хийлгэхгүй гэж яхад тэр барьцыг олж барьдаг. Тэр хөдөлгөөний хүний хэдэн хөдөлгөөний самгардуулж байж л нөгөө бүхэн дийлдэг байгаа шүү дээ. Зөвхөн бөхө биш, өмнө нь спортоор амжилттай хичээлж мэрэгжлийн тамирчин байсан олон улс төрчид төр нийгмийн зүтгэлтнүүдэд устдаас давуу нэг чанар анзаарэгдэг. Энэ бол ялагдж сурах соёл, ялалт зорилгын төлөө тууштай зүтгэх тэсвэр төвчээр юм. Хамгийн орхины жишээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин. Дэлхийн топ 3 удирдагчийн нэг Путиныг өмнө нь бүх байсан ерөнхийлөгч хийхэд ухааны бэр дутна гэж хэлж болох уу? Ингээд бодвол тамирчин хүн гэхээр л толгойн биш булчин нь ажилдаг гэсэн ойлголт нь өөрөө хоцрогдсон сэтгэлгээ хийгээд бүх юм да. Түүнээс биш сайн хүн гэсэн сурталчилгаа нь арга ядсан PR юм аа. Эрээгэн гээд хүн жүжигчин л байсан. Энэ хүн бол жүжигчин хүн яаж одоо улс удирдах юм гэсэн Америкийн нэгд улсыг одоо 4 жил 8 жил удирдсан. Олсод их шуугжил байсан. Тэр ихэд бол их тогтуухан байсан. Одоо он жилүүд байсан гэж ингэж ярьдаг. Манайханд бол хэн ч одоо том даргын сургууль төгссөн юм байгаа юм. Хэн ч ерөнхийлөгчийн сургууль гэдэг юм одоо төгссөн юм байгаа юм. Улс төрчид гэхээр хор найруулж худал ярьдаг хүмүүс мэтэр төсөөлдөг ойлголт нийгэмд бий болсон. Ёсчудаггүй, үгүйлэн зөрдөг, хоосон цэцрэгдэг, хий амлдаг хүмүүс улс төрд давмгайлсан болохоор олон нийтэд ийм бодол төрөх нь аргагүй. Ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, сайд дарга нар ад зах нь эрийн жудагтай, цаашлаад гэрийн болон төрийн ёсыг сахиж чаддаг хүмүүс байх ёстой. Харамсалтай нь олон дарга нар наана хичнээн сайхан ярьдагч, цаана хийж байгаа үйлдэл нь буруу байгаа болохоор өнөөдөр нийгэм тэдэнд ам муутай байгаа юм.
Түүнээс биш монголчууд чинь төрийн минь сүлдэр шөөгж сүссэн залбирдаг, төрөн дээдэлдэг ард түмэн. Ард түмний тэр итгэл сэтгэлийн бэлэг тэмдэг болсон төрийг төлөөлж байгаа хүмүүст ихээр зөв байх ёстой. Амжилан зөрдөггүй, архиуж хөлч үрхэдэггүй, албаны машин тэргээр ан гөрөө хийж, төсвийн хөрөнгөөр уул хаданд зугаалдаггүй, ахад үүдээ төсвөөс тендер авч өгдөггүй, анд нөхтөн албан тушаал тавьдаггүй гэд олон шалгуурыг харж төр төлөөлөх хүмүүсээ бид сонгох учиртай. Монгол Ардын намаас Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшсэн улсын их хурлын гишүүн Бадмаанын бүгийн Батэрдэн ийм шалгуур тэнцэх хөнгөж олон нийтэд үнэлж байна. Тэр ямар нэгэн бүлэглэл фракцад хамаардаггүй. Түүний фракц нь ард түмэн иргэд сонгогчд. Ард түмний эрх ашигын төлөө бол тэр өөрийнхөө намыгч өршөөхгүй гэдгээ намын дарга ерөнхий сайдаа огцруулах саналыг өргөн барьж харуулсан. Тэр өсвөөс тендер авч алт нуурсны ордын лиценз хармаалаагүй. Тэр алт ухахгүй гэсэн тангаргийг өөртөө тавьсан. Бас архи үйлдвэрлэж ангөрөө хийхгүй гэсэн зарчим байна. Өөрөөсөө буруу үлгэрлэж, буруу аргаар ажиллаж амьдрсаар байгаа ч нийгэмд байгаа буруу бүхнийг толгойноос нь эхэлж өөрчилж засах ёстой гэж манай улс төрчид их ярьдаг. Тийм ээ. Монгол төр оройноос нь эхлээд зөв байвал Монгол гэдэг айлын ард иргэд урах хүүхдүүд нь зөв амьдарч ахгүй амьдрал нь өөдлөн дэвжих учиртай. Ард түмэн эвтэй байж гэмээн улс орон хөгжих үндэс болно. Эвтэй зөв амьдралын жишгийг тунхаглаж чадах хүнийг үзэгч та дэмжээрэй. Хэн нэгэнд хатуу үг хэлэхээс өмнө бие биенээ ойлгож хүндэтгэж сурах нь цөөхөн монголчууд бидний үүрэг юм. Маргаашийн зөв хөтөлбөрөөр эргээд уулзъя.